Нээрээ ханд игч чинь харилцаа холбооны хүн билүү? Ээж маань цахилгаан холбоонд насаараа холбоож хийсэн хүн шүү дээ. Одоо танаа харилцаа холбоонд үүрэн холбоо, суурин холбоо, интернет гэд байхгүй зүйл үгүй болж. Хүүхдүүд минь одоо та нарын хоорондоо харилцаж байгаа технологи ямар гайхалтай хурдан хөгжиж боловсронгуй болж байгааг та нар өөрсдөө тоохгүй анзаарахгүй байх шиг. Таны үед ямар байсан бэ? Анх 1913 онд 25хан хэрэглэгчтэй гар ажиллагаатай телефон станц байгуулагдаж байсныг бодвол 1980-ад оны үе гэхэд орон даяар бүх сум суурин газрууд харилцаа холбоотой болсон байлаа шүү дээ. Эгчийг нь ажилд орсны дараахан 1970-ад оны дундуур тухайн үедээ таксфон гэд айхтар зүйл нэвтэрч байлаа. Хүн зөвхөн гэрээсээ яриха болсон гэхүүтэй. Харин 1990-ад оноос үүрэн холбоо, интернет гэд маш эрчимтэй хөгжиж байна. За тэрийг ч та нар надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа. Ирэх 4 жилд бүх сум сууринг шилэн кабелд холбож өндөр хурдны дамжуулах сүлжээ байгуулах юм гэсэн. Тааш та юу да. Хүүхдүүд та нар амьдарч байгаа цаг үеэнийг их анзаардаг байх л да. Гэхдээ бид утасгүй, радио, телевизгүй, интернетгүй харилцаа холбоогүй байна гэд бодоод үзтээ. Энэ хөгжил юу болох вэ? Өндөр хурдны өргөн зурвасын дэд бүтцэл суурилсан цахим нийгэм байгуулна. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрөөс